Facebook буюу нүрэ ном болгон олонд хүргэдэг энэхүү хэрэглээнд 600 мянган гаруй хэрэглэгчтэйгээр Монгол улс 120 дугаар байрыг эзэлдэг хэмээн намайг ярьж байх зур улам нэмэгцээр байгааг дуулгахад таатай байна. Үүнээс клабын 0 хошуугоо цор ойлгож эдсэн хоол бутсан хумсныхаа зургийг даруулж хамаг гой дээрээ тавьчаад би шал царай мотой байгаас гэж бичдэг бүсгүүчүүд 49 эзэлдэг бол сакс хөлбөмбөг улс төрөөс олж найс нөхдөө мартан алаан болдог. Хөргөн октын зурган дээр өдөр шөнөгүй эцсийн хүчээ шавхан лайк дардаг ирчүүд 51% эзэлдэг. Олон янзын Facebook-ч дунд тоглоомчид, копи төгчид, сенсацлагчид, лайк төгчид гээд 18-аас 34 насны итгэв шарвалтай эрэгчид 70% байдаг юм байна. Харин та тэдний аль нь вэ? За сайн байцгаана уу. Дараагийн нэвтрүүлэг маань гарч ирлээ. Мэдээж бид нар Facebook болон Twitter дээр маш олон дагагчтай хүмүүсийг хайж явж байгаа 17 мянган хүн дагдаг хүнийг олж ирлээ. Тэр хүн одоо нэг үгчгээр 5 мянган лайк авдаг гэсэн. Аа өөрөө тэгчихсэн юм. Хэлээгүй наач худлаа шүү. Хэлсэн шүү дээ. Би гэрчээ байдгүй. Тэгсэн дээ. За үнэ. Ер нь гайгүй юм тавьчих юм шууд 50000 лайк. Тэгээд нэг тэл юм тавих юм бол яг тэгээд 3000 ганцаа 2000 ганцаа. Ер нь тэгэл миний талаараа Facebook-оор цаашаа тэгэл 30 хэдэн лайк 30 хэдэн мянган лайк мод явж идэв гэсэн шүү тавина. Би тэр нь өөрөө олж хараагүй. За тэгээд мэдээж гард мандаа киноныг продюсер өөрөө хийсэн те. Тийм мундаг хүн бас урьж оролцуулж одоо төлөвийн баяртай байна. Гард мандаа хийсэн. Биш юм уу те? Сонсцсон те. Гард мандаа биш юм байна хаа. Биш лардмаа. Лардмаа sorry. За лардмаа хийсэн. Лардмаагаар өстэй мөнгийг цөмөлж байгаа. Бараг л нэг гарахтаа 5000-ыг болоод байгаа юм шүү те. Сайн олж байгаа. Навчаагаа бас урьж оролцуулж байгаа. Бид хоёрын урилгыг бас хүлээж авч ирсэн. Баярлж гинэ. Тэгээ манайх бол ийм юм аа. Гэхдээ эхний зочин би болсон. Дараагийн зочин та болно. Нэг сүлжээ. Дараагийн нэвтрүүлгийг гуруулаа хөтлөөд явна. Угаасаа тийм пирамид хэлбэртэй явж байгаа. Сүлжээ. Тий 20 мянган төгрөг төлж орно. Сүлжээнээс гарахад бол ямар ч мөнгө буцааж авч чадахгүй гэж. Тэгээ эмэгтэйгээ ягаад голдоо хийгээгүй юм бэ? Эргүү царайс хоёр тэнэг залуучна гэж бодож иж магадгүй. Ийм ягаан дээр суучид навчид зөөхгүй. Зоохгүй. Хар дээр суучсан дээ. Үдээс харын дээр суучсан хамаагүй дээр гэж. Тэгээ одоо эвгүй асуулт асуугаад байвал энэ гарахад амар гэдэг үүдэн тал руугаа нэлээд төгцсөн байж байгаа. Үүдэн хоймортой өөрөө ядчих шүү дээ. Ерөөсөө. KFC орсон уу? Гүү. Цахим ертөнцөөр бол KFC их давлгаалж байгаа байхгүй тий. 90-ад онд Москвад Макдоналдс нэгдэж байхад иймэрхүү давлгаас их очир байсан. Харин 20 жилийн дараа Монголд KFC нэгдэхэд ингэж их очиртой байна гэдгийг мэдсэн болол улс төрчид нэр дэвшигтэй хүн болгонд нэг KFC өгнө гэсэн болол илүү их санал авах байсан бахаа гэж бодож байна. За маргааш бол нэг жолоочтрын доторын сүүлийн өдөр болж байгаа шүү дээ тий. Дотороо төлсөн үү? Дотороо төлөөгүй байна. Өчигдөр дөрөв зам дээр тааралцаа навчаа тий би. Араас нь сигнал таал нэг юм ямар мохоо бүдүүлэг машин бэ? Би юу? Ха? Гүнэрэ 11 дэх сургуулийн тэнд. Нэг. Тэгсэн. Сигнал таалцгаа. Тий. Тэр чи яарч байгаа чи тэр чи яагаад заавал тэр нэг өөрөө дүрмөө би хэлэх юм. Тэгээ зүгээр дарчихгүй. Хайнцгаа гаргачаа. Нөгөө гаргаарч ингээд зүгээр. Нэг ихтэй дарсан те. Дарсан. Бити сигнал дарж байгаарэ. Би юу н гуйж байгаа. Бухимдаж болно. Гэхдээ тэр чин сэтгэлийнхаа хөөрөлийг ч юм уу үйл хөдлөлөө ашиглаа гэж байгаа юм биш байхгүй тэр чин. Дууд тохиог ямар үед хэрэглэх вэ гэж зам хөдөлгөөний дүрмд байгаа. Танай кинон дээрээс болоод бас сая хүн тэр хүчирхийлэл хийсэн кино дотор тий. Кино чадвар дотор янзын маркетинг. Энд чи маркетинтай өөх. Нэр ахаа. Би өмнөөс найруулъя. Чи бот зөө. Зүгээр одоо ихтэй эмэгтэй хоёр хүн кино үзээ сууж ир гэж бодъё зөө. Тэгснээр нөхөр нь уурлаж чи надад ийм кино үзүүлээд байхдаа яг үстэж гарч ирнэ. Кино театр. Тийм хүн байхгүй тхүү. Энэ өмнөний долгоор их юм гарна шүү анхаа. За яагаад ийм санаа гаргаваа? Киногоо хүн үзүүлэх гэж. Гүү. Хад би тэрийг бүр гайхсан. Тана хамаатны хүн үү? Тана хамаатны хүн байсан байгаа. Эсвэл хэдэн ямар дүүрсэн ямар эсвэл навч уучлаарай. Ингэсэн бах. Эсвэл суйсын ч юм уу таа ч мэдээ жүжигч юм. Нөө жүжигчэндээ мөнгө төлөөд мөнгө хоёр хүнд мөнгө төлөөд тэргээр бацаануудыг авчих. Тий хоёр бат. Манайр л дараагийн кинодаа чамаа киноны ихэнд алуулдаг залуугийн дүр тоглуулсан заа юу. Хамаагаа дараад нь авах шүү дээ. Тий тэгэл нэг үсцэн энэ маркетинтай хөөхээ. Шаавс тэр чи үгүй гайхаад. Тэр одоо ямар эргүү залуу байгаад одоо яагаад тийм амар бүдүүлэг байж байгаа тийм үйл явдал гаргах юм бэ? Тэрг бол яг би өөрөө байгаагүй. Над руу хүн хэлсэн, өргөө кино чат дотор очиход хүн хэллээ.
Тэгээд нэг одоо үүдэнд нөгөө плед тасалж оруулдаг охтууд байна шүү дээ. Тэр хэлж байна. Тэгсэн чи яасан бэхэд хэвлээ яриагаар болохоор тэр уцанд нь нууц амрагийнх нь мессеж ирсэн гэсэн шүү. Тэтрүүл тэгж ярьж. Тэгээ бүр чирж авч гараад гадаа буу юм болоод буу юм болсон гэсэн. Тэгснээс биш ийм кино үзүүлээ барьлаа гэсэн тийм бол байхгүй юм. Оюутны даалмал гэдэг байгаа шүү Тий. дээ. Далаа аваагүй оюутан бол ерөнхийдөө бол эмгэнэл дүлгэр одоо тий хамгийн харамсаа тавцаа барахгүй болж байгаа шүү дээ. Оюутны даалын тухай юу гэж боддог вэ? Тэгэл зөв зарцуулах нэг зарцуулж байгаа. Тэр нь гэхдээ ер нь арх өх мөнгөнд бэлдэж байгаа байл гэдэг миний бодлоор л. Тийм үү тий дэмждэггүй. Дэмждэггүй. Би бас ингэж бодд юм аа. Одоо би оюутан байлаа гэж бодсон шүү дээ, тий. Тэгэл оюутан болол амьдралын хаалгыг татаал орно шүү дээ, хүүхдтэй болно, тий. Тийм учраас бүх оюутнууд мөнгөө нийлүүлж байгаа тэр дүүрүүдээ ч гэдэм үү цэцэрлэг барихтан ч өгчдөг ч юм уу, тий. Тэгэх юм бол дараа нь үр хүүхдтэй болохоор гоё цэцэрлэгтэй байх жишээ юм уу. Жохон холыг харж л амьдрахгүй бол өнөө маргаашаа бодоод амьдраад байвал навчаа чам шиг яаж хүн гүгж юм бэ? Амир өөдгөө навчруугаа дайраад байдаг, тий. Үгүй тэр яг тэгж гоё Зоригтой бүсгүүчүүд олон байвал болно. Тэгээ зоригтой оюутнууд олон байвал болно. Гэхдээ буруутгах гэж байгаа юм биш. Түр засгаас үнэгүй өгжил одоо аваалаа та тий. Тэгээ эн чин засгийн газраар одоо хууль тогтоомжинд гараад эн чин одоо хинч ямар ч юунч гарсан үргэлжлээл 70 нь одоо өгдөөл явна үсттэй. Тийм шүү дээ. Өгдөөл яваад байна. Алин ч гарсан. Үгүй яг тэгээ тэр 70-аа өгчөөл бас оюутнууд Хэрэгтэй л ах төө тий. Тэгээ зарим нь гарах юм бол бүр 90 олгож өгөөч гэж ярьж байгаа шүү дээ. Бүр он цулах юм бол юу юм шүү 140 биш үү? Мөн тийм үү? Болж штэ. Одоо ингээл юу яадаг штэ навчаа. Ингээл дүүшинд ороод ингээл ус хоржигч дуграал ингэдэг штэ тий. Ингээл ус хоржигч дуграал ингээл нэг сонин мэдрэмж төрдөг штэ тий. Тэгэхээр одоо усаа ер нь ингэж химэндгүү тий хаачдгүү одоо ингэ савндах мамдах болно штэ. Химэндгүү ингээ хаачдгүү ингээд усны гоожж ихтэл савндаад байж байгаа. Ер нь бол хаадаг шүү. Тэр бол айгу хэмндэг. Яах юм өнөдөр усуудаа ингээд байхгүй болно гэж хамгийн амар шүү дээ. Яг нэг аяг сканаар нөгөө шүтээ гочих. Сайн намайг гэдэг ингэж асуух. Навчгийн дээр амар зэгүн болж ирсэн тий. Юу гэж Нөгөө дүүшинд яадгүй гэж яг асуух чинь тий. тэр хамаагүй шүү. Яадаг ч байсан хамаагүй шүү. Яадаг ч байсан хамаагүй. Яадаг ч байсан хамаагүй ярьдгаар ярьж шүү дээ. Ярина шүү дээ. Багасаа л юм байсан уу? Дүүшинд орж явахдаа кинонд гардаг шиг гоё бие мие яваадгаа. Багасаа тийм биш ээ. Юу саяхнаас л Энд задарч гинөө тий. саяхнаас л гарч байна да. Манай нэг таньдаг бүсгүй таныг микрт амар атман байсан гэж ярьдیں۔ Микртэй. Тий. Хамаагүй ярина л гээвэзтэй. Би чамайг навчаа микрт атман байсан чи мэдэн төхүү. Тэр хүүхдээ араа балчир өгөөрэй. Ой. Мэдгүй хэцүү байсан юм уу навчаа? Алчуур малчуур байхгүй. Би чамаа балчирт авдаг байдаас гэж ярьдаг байсан байхгүй. Гинцээ. Асан хүний л алдталтай. Тэр алчуурыг тэг яах вэ? Мэдгүй би авсан мөнгө тэр хүнээсээ сайн лавлахгүй. Өнөө навчаа чамд чи өөрөө ч таньж байгаа тэр авсан хүний. За тэгээ урд хожид тийм сөхөгдөж гарч ирж байл одоо яах вэ? Тэгээ одоо тэр нэг л байхгүй. Манай кино бол гэдэг ашиг орлогоороо тэргүүлж байгаа тий. Тэргүүлж байгаа. Тэгэхээр хөөрхий тэр бүсгүйгийн алчуурыг төлөөд өгч хүсэл зориг байна. Тэг өнгөрсөн. Гэрчээ гаргаад ир гэж үү те. Манайхан бас нэг юм байна. За. Юу гэхээр 100 болол амар гоё зүлэг засч чинь. Хаста зүлэг мүлгээ тариал. Маргааш өглөө нөгөө шугам солино гэж зүлгээ хуулж чинь. Зүлгээ зүгээр хуурахгүй нөгөө шугам солихтой кабелаа тасалж чинь. За. Кабел тастрахаас болоод өнөөдөр манай энэ Тог байхгүй. Тэгээ манай хүмүүс ингэ гэрэлээрээ зогсож байгаа шүү дээ. Тэгээ энэ тал дээр юу гэж боддог 100 болохоо дандаа ингээл ус тасраал хэцүү байдаг шүү дээ. Яа хавтаа тэд шиг хөрхи амтад нөгөө юугаар хийж байгаа шүү дээ. Өвөл хэр зэрэг дулаан байхгүй гэдэг юм хийж байгаа байхгүй. Тэгнээс ш одоо Тэг тассан уу тэр үед хаана усанд ордог вэ? хаана усанд орохоо. Миний усанд ордог юм ин анхаар амар алдсан. Ерөнхийдөө тэр сав маамд л орчих шүү дээ. Байнга Байнгасаад байгаа байхгүй Тэ. тий. Тэр чинь нөгөө сар мараа тасардаг шүү дээ. Айгуу заваа тэр нэлээ урт хугацаа. Саад үнтэй савнд л явна. Үгүй Ганцаараа л явах. царай явах найз хүүхнүүд биш үү? Ташлаараа одоо. За Facebook, Twitter-ийн тухай яриа. Facebook-ийг юу хэр хэрэглэж байна? За ер нь яг үннийг бодоод хэрэгэлдэг байлаа. За. Тэр би эмхтэй хүн гэж кинонд нэг тоглосон шүү дээ би чинь. Яг хөө тэгээд тэр маркетингаар надад л хийсэн юм шиг. Тэгээд надад нэг Facebook нэгэд өгсөн байсан. Тэд би ч өөрөө нэгэггүй. Тэгээд яг тэр нэг таньдаг хүн л олж энийг танд юм ингээд нэг дарж авсараад нэг 400 өнтэй л байсан. Тэр чинь тэрнтэй нэг 2 жил болсон байсан. Өөрөө ерөөсөө ордгүй тоодогч. Тэгээ яг л ардмаа гэж кино хийлээ л дээ. Тэнгүүд л ингээд Facebook мөнгө болол явлаа л да. Тэгээд хөгжүүлсэн. Жоохон та ингээд ажлуудад үзвэл надад 5000 бол очуулаа яриа хэрэгтэй юм шүү. Тэгээ хөгжүүлсэн чи ердөө 2 хоногт 5000 бол тээ. 400-аас. Оо за. Тэнгүүд нь
Үгүй хавдад л киноныхаа зураг мургийг тавиал өөрөө нэг хэдэн хүн амт коммент өчгүүд нь араас нь тий хариу коммент өчж бичээл ингээл хэлсэн чинь 5,000 болтон дороо. Гоё юм. Тэнгүүт нь манайхан л гэжэлээ ерөөсөө пэйж болгооч ээ наатаа. Хөгжүүлээч. Хөгжүүлээч гэсэн. Тэгээ пэйж болгосон гэсэн одоо 17 мөнгө төлөв. Октод амар хэлбэр аргаар мөнгө олж амьдрдгийг зөв гэж боддгоо буруу гэж боддгоо. Яг зөв гэж бодож байгаа. Тэс буруу шүү дээ. Тийм үү? Хамгийн буруу шүү дээ. Амьдралын үн цэнийг ойлгохгүй ингэж явна гэж юу гэсэн. Тэгвэл кино хийгээд мөнгө олох чинь амар хэлбэр аргаар мөнгө олж байгаа юм биш үү? Биш. Чи өчнөө олон хүн хийжээ чинь. Өчнөө олон хүнийг авч байна. Тэр хүн ч гэсэн тэгж олон хүнийг тэгжээж л байгаа шүү дээ. Яасан тэр хэлбэр кино энэ хоёрыг чи зэрэг Энэ хоёрыг гэж алийг чи хэлбэр аргаар мөнгө олох гэв үстэй. Гэрэн тэгээ тэр хүнийг яг ямар аргаар олоод байна гэж боддог. Мэдгүй чи хэлбэр аргаар гэж. Та гэсэн хэлбэр аргаар би зүгээр л тэр хэлбэр арга нь юу юм тэгвэл би мэдэхгүй байна. Хэлбэр арга нь. Мэдгүй чи хэл. Би мэдэхгүй. Биний бодож байгаа юм таны бодож байгаа юм хоёр шал зөвж чинь. Мэдгүй. Хүн юу н хэлбэраар мөнгө олгож явах вэ? Кино бол тэр тусмаа хэлбэраар олдгоо. Та монгол ирчүүдийг тэгтлээ их үзье ядаад байгаа юм. Юунд үзээд? Мэдэхгүй. Яасан. Ер нь тэгэл архичин арчаагүй сарчаагүйгээр нь дуудаал миний Монголын хэмбэрлэг сайхан ирчүүдийг. Ер нь та яг юу гэж ер нь ирчүүдийг яг юу гэж бодоод байгаа. Тэр кинод чинь нэг гэгээтэй нэг мундаг уучин сайхан монгол ир хүн яагаад байж болов вэ? Яахан тэгэж. Тэр магтах хүн дараанд киного хийдэг юм уу? Эмэгтэй хүнийг муулах хүн дараах нь хийн. Гол дүртэн. Ирчүүдийг магтанд болсон гоё кино байл гол. Хамгийн гол нь энэ кино гарснаас хойш харин ирчүүд харин надад илүү их баяр хүргэж ярьж байгаа шүү. Сонь. Та тэгээ яах юм? Одоо монгол ир хүнтэй сунна зү. Илүү өөр яах юм? Би яаж? Гадаад хэлтэй. Хэрүүлтэй гэдэг би яаж юм? Яа чи өөр хэрүүлтэй шийдэл асуугаад байгаа чи. Хийгээл асуугаал шүү дээ. Аха. Харин тийм. Чи нэг ус төржөөч. Чи нэг зүгээр сууж байгаа орнд нэг ус төржөөч гоо. Чаас хитрхи сериосны ярьж байлаа. Яг тулж ажиллаад. Энэ керамын сүлжээ одоо бас их өр өгөөж өгч чинь. Шинээр одоо дараагийн нэвтрүүлэгт одоо Навчаа цаашгаа яваа. цаашаа явах нь шүү дээ. Бид нар харцаа. За яриагаа илүү сонирхолтой бас болгоё гэж бодож байна. Миний ээлж ирж явах шиг байна. Тэгэхээр навчаагч автан байгаа юу? Бага. Автан. Ижитэн байгаа юу? Бага. Ижитэн байгаа. Ер нь тэгээд анхны хайраа бодох юм уу? Тийм ирэх юм л. Санахгүй л байна л да. Яа би ингээл амар догдлол ингэсэн чинь нэстэ хэцүү юм а те. Хайр барай санах. Улс төрчтэй сэнийг таних уу? Таних уу гэж байгаа шүү дээ. Тийм таних уу? Зүгээр яг уу зурагт мухтаар харж исэн болохоос биш яг танил гэдэг чинь шал өөр шүү дээ. Одоо би энэ таньж байгаа. Юу үзэх юм? Зурагт мурагтаар харж исэн болохоос юм. Тэгэхээр би танихгүй. Хэнийг танихгүй? Хинээс танихгүй. Яа тэгвэл ойлголттой үзээгүй мэдэхгүй. Тийм учраас би танил гэж хэлэхгүй. Сонгуулийн сурчлагыг гэрчээ орж иж мэрхийг таних ингээ хараад ойрхон санагдахгүй юу те? Үу яахан тэр хууц сарж яахан ойрхон санагдах юм. Би нэг хүнийг тань. За. За. Тэгээд 4 жилийн өмнө надад мөнгө өгөхтэй байж байгаа. Үгүй би тэгээд дандаа фэйсбүүкийг шалгаж идэв. За хүүхдийн баяр болоод одоо бүх улсын төрийн тэргүүнүүд одоо хүүхдүүдийг яаж баярлуулсан тухай зургуудыг адж чинь за ингээл Владимир Путин за ингээл дарангуйлагч за манай Обама те за ой энэ юм бэ гэдгсэн чи одоо манай улс ерөнхийлөгч за ийм сайхан коммент бичсэн байгаа ороод за тэр жил би одоо ингээд нинжагийн ховц өмсөд ингээд явсан хүүхдүүд намайг таниагүй гэж араас нинжахаа гэд хашгираад л гүгээд исэн гэж байгаа. За тэгэхээр одоо хүүхдүүдэд бэлэг тараагаагүй ганц төрийн тэргүүн бол таарж байгаа. За энэ жил бол ингэх боломж олдохгүй нэ гэж одоо бас битсэн байгаа. За угаасаа бэлэг тараагаагүй юм чи ингэж гүгээч яхав те. Бус орны тэргүүнүүд бол хүүхдүүд их баярлуулдаг байгаа. Манай төрийн тэргүүн бол нинжагийн овц өмсөө дундуур нь сайхан өөрөө араасаа хашгируулж гүйлгээл одоо таашаал аваад сууж байгаа шишээний. Twitter дэнзэнгийн тухай сонссноо. Үгүй. Тийм үү? Явуулдаг дэнзэнгөө. Сонсоогүй. За. Тэр нэг 17 тэрбумын юу авцсан гээл байдаг шүү. Тендер авцаа. Тендер авах. Нэр нь нараа навчаас ингэ юу ч мэдгүй. Мэдгүй шүү. Шалбагийнхаа мөнгөийг толоод хэд орсон. Тийш дээ. Өргөөнийгөө тэнгис ороо. Хэд орсон. Буцаатай чи юу тэнд орд ингэ. Тэгээ хаваа Юу тэгээд явж байгаа. энэ дээр л нэг юм мэдээлэл байна. За чи ямар мэдээлэл вэ? 9 мэдээлэл байна. Энэ зүгээр болно би зүгээр рекламдах гэж тэ өөрийгөө бас нэг iPad мэдтэй хүн болох гэж ингээ яаж байгаа байхгүй гэсэн чи та нэг хөлн цэрэд ингээ хараа хүн азарт тоон юм байсан чи сайхан Энэ дооны машиныг бас манай Стерлинг интернээс аваад болох юм те.
Бэлгэж юу? Гэхдээ манайх нэг бэлгэлдэг байхгүй маа нэвтрүүлэгч. Авилга хэрэгтэй. Жуус уул та. Хаана гож. Байхгүй. Байхгүй Кофе юу цаа юу? Гүг жуус уул та. Кофе юу цаа юу? Энэний оронд одоо жишээлбэл нэг хийж үлсэн мундаа тий. Байж болно шүү дээ. Жуус хүмүүс энд ингээд маа нэвтрүүлгийг яагаад хүмүүс ингэж олж харахгүй. Би тэр яг тэр тал дээр ажилладаг байхгүй. Энэ ч бас мөнгө олмоор шүү дээ. Нэвтрүүлгээрээ. Сайн санаа нэмж жуус уул та. Танаа лэрдмаа кино манай нэвтрүүлгийг ивент тэгэхгүй юу? Аха ярьж байгаа нэр апуудаа яриа штэ. Би жуус ярьж байгаад апуудаа яриа штэ. Лэрдмаа хийснээс хойш ер нь бол эсэргээр араасаад болж тээ. Аач ман л болж тээ. Навчаагч. Кино хийгээ мөнгө олоо битэрийг ивент гэх юм ахсан чинь үгүй л. За хэрмэнд үзэгчтэй анхаагийн санаачлан хийж байгаа нэвтрүүлэг маань ингээд пирамид хэлбэрээр одоо цаашаа ингээд олон хөтлөгчтэй болоод явна. Бас цаг зав гаргаж ирсэнд баярлж байгаа. Дараагийн нэвтрүүлгийг битээр та хамтлагтан баярлж байна. Баярлалаа навчаа. Ставай. Кул үгүй шүү. Багын явдал санагдав байна. Facebook-ийн тухай хитэн үг холбоо лайк шеэр лефтин бэмси болдогоос мань нараад буцсан хүмүүс эцэн хоолороо октодон чек бусдын төлөө буян бол живгүй зураг шеэр бүхэн ав шиг өрийн хатад тараагаад ээжтэй та юу эсвэл баяж шүү гэж мэгэл бааны нойлд оцоо цоргож өөрийгөө авч